Сайн бацгаана уу? Нусан багаяа нэг киноны дууг гитар дээр хэрхэн тоглохыг үзүүлэх гэж байна. Дуучинтай адилхан өнгөөр дуулахыг хүсвэл капого 3 дугаар ладан дээр хавчаарай. Эхлээд ашиглах аккордуудаа харцгаая. Ми минор. Си минорын сефт. Бүтэн барьж чадахгүй болвол 1-р хуруугаа 2-р ладны доотлын 3 утсан дээр тавиад 4-р утснаас доошоо ингэж дуургаарай. 3 дахь нь за до мажор байж болно. Эсвэл 1-р хуруугаа аваад до мажорын сефт байсан ч илүү гоё сонсогдно. Дараагийнх нь ре мажор. Тэгээ соль мажор. Ля минорын сефт. Тэгээд сүүлийнх нь си сефт. Үндсэндээ энэ 7 аккордоор тоглогдох нь байна. За интро эсгийг энэ таталтаараа хийн. Гэхдээ PI гэж нэг ги гэдгийгээ зүгээр шууд нэг гэд хамт татчихна. 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и. За тэгээд ми минор, си минорын сефт. Дахиад ми минор 2 удаа. Тэгээд дахиад ми минор. Си минорын сефт. Ингээд хэлж байгаа. За тэгээ энэ дээр нөгөө иймэрхүү ая явж байгаа шүү дээ. Энийг нь давхар гитартай тоглосон ч болно. Эсвэл бол саяныхаа цохилтыг хийнгээ жохон ингээд оруулаа явчих болно. За тэгэх юм бол иймэрхүү маягаар тоглолцож болно. Энэний табыг хэдүүлээ гэс харцгаая. Эхлээд ми минор бариад 4-р утсыг 6-тай хамт татна. Дараа нь 5-аа татаад 4-өө татаад тэгээд 2 3 4 6-р утсыг хаалаа буцаагаад энийгээ татлаа. Тоонд үзүүлвэл 1 ги 2 и 3 и 4 и. Ийм болно гэсэн. За дараагийнх дээр нь си минорынхаа сефтийг барьчихна. Одоо 3 4 5 дахь утсыг хамт татлаа. Буцаагаад хаалаа. 4-р утас 5. Одоо болохоор 2 3 4-ийг хамт татлаа. Хаалаа. Тэгэхээр 1 ги 2 и 3 и 4 и юм болно гэсэн. Буцаагаад ми минороо барьлаа. Одоо нөгөө нэг таталтаа хийн. 2 3 4 6 дахь утсыг хамттан татлаа, цохлоо, татлаа, цохлоо тий. 1 ги 2 и 3 и 4 и. Дараагийн такт дээрээ 1 ги 2 и гэдгийг нь хийчээд 5 дахь утсаа татаад 4-өө татаад бусуулаад 4-р ладны 4-р утас. Бусуулна. Тэгэхээр 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и юм болох нь. За дахиад адилхан эхнээс явна. Ми минор дээрээ татлаа, хаалаа, татлаа. За одоо болохоор зөвхөн 2 дугаар утсыг татлаа. Тэгээд хаана. 1 ги 2 и 3 и 4 и 1 ги 2 и 3 и 4 и. За дахиад си минорын сефтээр арилаа. 1 ги 2 и 3 и 4 и. 2 дугаар такттай яг адилхан явлаа. Одоо сүүлийнх нь ми минор дээрээ таталтаа 2 удаа хийгээд дуусна. Тэгэл интроноос шууд үргэлжлүүлээд дуу ороод эхэлж байгаа. Нэг мөрөнд 4 бүтэн таталт хийж байгаа. Эхний ми минор дээр нэг удаа. Си минорын сефт дээр нэг удаа. Тэгээд до мажорын сефт дээр 2 удаа. Яг хоёроо адилхан ингээд тоглохоор жоохон уйдгартай санагдаад байх юм бол чигчийн хуруугаа 2 дугаар утасны 3 дугаар лад дээр нэмж тавиад ингээд баяжуулаад тоглож болно. Өөрөөр хэлбэл ийм гэсэн. Хоёр дахь мөр ми минор
Рэ мажор. Соль мажор дээр дахиад 2 удаа. Бас 2 удаа тоглохоор жоохон уйдгартай санагдаад байвал дараагийнх нь ми мажор. За, ингээд дөрвөлжүүлчих болно. 3 дугаар мөр 4 дугаар мөр 2 дээр 2 аккорд байгаа учраас нэг аккорд дээр 2 бүтэн таталт хийгээд явна. Ля минорын севд. Ми минор. За, эхний бадын жишээ олгоод дуулаад үзье. Дүүрэн жаргал өмднаа найзгүй. За хурууга түр амрааж агаарай. Манайхаас гаргасан гитар укулеле хөгжмөөр тоглож болох Монгол дууны 3 цуврал ном байгаа. Эдгээр номууд маань яг одоо Pagma Publishing.com сайт дээр бүгдээрээ хэмдэрсэн байгаа. 3 номоо багцаар нь авах юм бол бүр хэмдэрсэн байгаа. Тэрийн боломжийг ашиглаад захиалга хийгээд гэртээ хөргүүлээд аваарай. За одоо дахилт руугаа орцгоё. Нөгөө үндсэн цохилт байгаа. Энүүгээрээ хэдүүлээ одоо дахилтаа явъя. Дуулаад үзье. Бахан сэтгэлийг минь хүндэж баяртай урьж байгаарай. Багын хаявтлаа ярьж хуучлаа найз минь. Бачаан зовлон ирэх үед чи би өрөө очих болоо найз минь, найз минь, and me. За уцаа олж ингэж нөгөө нэг татаж хааж чадахгүй хүмүүс мэдээ цохилтоороо тоглолцож болно. Доошоо хаалаа, дээшээ, дээшээ, хаалаа. Танд үзүүлэх юм бол 1 2 3 4 1 2 3 4 1 2 4 ийм цохилт тах нь байна. За сүүлийн бадгийг хэдүүлээ энэ цохилтоороо тоглоод үзье. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа. Баяртай.